Нүүдэлчин монголчуудын хувьд хөлөг морь онцгой үүрэгтэй. 2000 гаруй жилийн тэртегээс морин уралдаан нь монголчуудын үндэсний их баяр цэнгэл байсаар ирсэн. Хурдан морийг шинжих, уралдуулах, цоллох гоёх нь бие даасан урлаг, соёл иргэншлийн өвөрмөц мэдлэг ухаан юм. Хамгийн хурдан мордыг 2 наснаас нь эхлэн сонгоно. Дааг, шүдлэн, хязаалан, соёолон, их нас ба азраг гэсэн 6 насны ангилалд уралдуулдаг. Яг л тамирчин тэмцээнд бэлдэж буй мэт уралдах мордыг 30 хоногийн өмнөөс хоол ундын тохируулан өдөр тутам давхиулан сорж бэлдэхийг морь уях гэж ярьдаг. Морь уралдуулахын өмнө гараанд бэлдэх үед хүүхэд багчууд гингоо аялдаг. Гинго гэж нарны бурхан хөрст дэлхийд хурдан морио хөлөглөн ирж морь хүүхэд 2 амгалан өлзийтэй байхыг бэлэгдсэн урай юм. Гингоны уянгалаг аянд хурдан морьд уярч гараагаа зөв болдог гэж үздэг юм. Уралдаанд төрүүлсэн моринд төмний их гэсэн цол өгч магтан шүлэглэж аялгуулан хэлхийг морины цол дуудах гэнэ. Хамгийн түрүүнд ирсэн морийг түрүү, 2 ирсэн морийг аман хүзүү, 3 ирснийг айргийн 3, 4 ирснийг айргийн 4, 5 ирснийг айргийн 5 гэж нэрлэдэг. Даагны уралдаанд хамгийн сүүлд ирсэн даагыг барьж баян ходоод хэмээн өхөөрдөн цоллож төрүүлсэн даагтаа ижил шагнал олгодог юм байна. Монголчууд эртнээс морины тоног хэрэгсэл бүхэл бүтэн соёлтой байж эмээл хазаар, дөрөө, хударга, хөмөлдрөг гээд морины гоёлыг олон лам мөнгөөр маш нарийн ур хийцтэй уралдаг байсан юм гин шүү.